Сонсогч залуусаа та бүхэндээ 440 гэрс нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За ингээд нэвтрүүлгийн такс солгоо хоолоогоор би та бүхэнд нэгэн дуу чадан ядан дууж үзүүллээ. Тэгээ би өөрөө такс солгоо хоолоотой та бүхэн ойлгоорой. 440 гэрс нэвтрүүлгийг анх удаа үзэж байгаа хүмүүс бол энэ такс солгоотой нөхөрч өгснээ дуудаад байгаа гэж бодчих. Магадгүй тэгвэл өстой уучлаарай. Дуулаад өгчих сайхан сэтгэлтэй хүмүүс олдсонгүй. За тэгэхээр та бүхэндээ хамгийн нэвтрүүлгийн хинт дуулж өгсөн чадан ядан дуулж өгсөн шүү дээ. Бас би ч юм дуучин биш те, дуулж чадах ч биш те. Яг хөө тэгээд нөгөө үзэгчтэйгээ хүндлээд нэг дуулж оролдлоо. Энэ бол хон хамтлагийн нэг сайхан дууга. Хүмүүс бол Алтан хавчаар гэдэг нэрээр нь бол маш сайн мэднэ. Яг жинхэнэ нэр нь бол өөр нэртэй. Тэр нэрийг та бүхэн тааж олоорой. Сэтгэл гэдэг хэлдэг нэртэй дуу шүү. Яг жинхэнэ нэр нь бол Алтан хавчаар бол биш шүү. Өөр нэртэй дуу шүү. За ингээд яг та бүхэнд өнөөдөр энэ дуу заахж өгөхөр болов гэхээр одоо залуус маань охин мөхнөр гад янз бүрийн гоё дуу дуулах гэхлээр энэ хамгийн найранд ордог гоё содон дуу учраас энэ дуу та бүхэн зааж өгч. За энэ тоглоом байлаа. 90-ад оныхон 80-90-ад оны залуус одоо яг энэ дууг мэдхгүй хүмүүс гэж бол байхгүй. Манай нэвтрүүлгийн бас дийлэнх үзэгчдийг 16-аас за 25 настай байдаг. Түүнээсээс бас мөн 30-аас за 40-тэй 50-тэй 60-тай хүмүүс маань нэвтрүүлгийг үздэг. Тэгээ тэр хүмүүстээ бас зориулж энэхүү дууг та бүхэнд зааж өгч байгаа юм шүү. Тэгээд манай Channel 11 болон DJ Lecta сургуулийн пэйжүүдээр бас хүмүүс маань ийм 90-ад оны дуунуудыг бас зааж өгөөч гэсэн хүсэлтүүд маш их ирүүлсэн учраас бас тэр үзэгчдийн хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч бас өнөөдөр та бүхэнд 90-ад оны бас нэг сайхан алдартай дуунуудын нэг болох хон хамтын Алтан хавчар хэмээх одоо орцны гэх юм уу та яг хүмүүсийн амд орсон хэллэгээр нь бол Алтан хавчар гэдэг дууга. За ингээд олон юм ярихгүй бүгдээрээ 440 гэрс нэвтрүүлгийн цоо шигийн дугаар хон хамтын дууг бүгдээрээ сурцгаая. За хамгийн ихэд дуу маань эхлэхдээ би та бүхэнд бас л нэг солгоо болгоороо бас дуулж үзүүлье да. Хэрвээ надрууга миний сэтгэл басна. За юм эсвэл байгаа. За та бүхэн одоо аккордууд дуунуудаа тоглохдоо заавал зохиод байх биш, бас зөвхөн аккордуудаа юм арпеж хэлбэрээр хаяач ч гэдэг юм уу. Ингэж тоглох юм бол бас нэг уянгийн дуун дээр их гоё зохицож өгдөг. Заавал тэр болгонд ингээд гоё зохиох байх юм бас тийм сайхан зүйл биш. Яг дуундаа тохируулаад зарим хэсэгт нь аккорд зүгээр хаях бол бас энэ бас их гоё сонсогддог. За ингээд хамгийн ихний аккорд. Бид нар өмнөх хичээлүүдээр ля минор гэдэг аккордыг үзсэн. Ля минор. Юу гэсэн хурцтай бодож гэдэг хичээлдээ бид нар ля минор гэдэг аккорд үзсэн. За тэгэхээр эхний аккорд маань ля минор. Гэхдээ ля минор маань сефтер дуурч байгаа. За сефтер яг гэхээр бид нар ля минор гэдэг энэхүү аккордоо барьчаад энэхүү аккордыг барингуудаа энэ 3 дугаар хураг авчихна. 3 дугаар хураг авчихна. За үүнийг ля минор сефт аккорд гэж нэрлэдэг. Ля минорын сефт аккорд. За хамгийн ихний аккорд маань ля минор сефт. За одоо дараагийн хэсэг ре минор. Уучлаарай, ре мажор. За өмнөх хичээлүүд биднээс ре мажор үзсэн байгаа. Надрууга. За одоо 3 дахь аккорд. Си минор. За ихтэй си минороор цэвэр минор аккордоо барих уу сефтлээр авчиж бас гоё дуурна. За си минор 2 дугаараадыг бүтэн дараад 3 дугаар 2 дугаар утасны 3 дугаараад 4 дугаар утасны 4 дугаар утасны 4 дугаараад 3 дугаар утасны 4 дугаараадн дээр байгаа. За одоо энэ 3 дугаар утасны 4 дугаараадн дээр байгаа жижиг урууга авчин. Ийм болгочихно. За си минор сефттэй аккорд болж байна. Эхний 3 аккорд маань ля минор, ре мажор, си минор. За эхнээс нь 3 аккордод уурж үзье. За одоо бол бид тэгсэн маань ми минор. Ми минорыг цэврээр нь авчиж болно. Ми минорын аккорд хамгийн хөнгөн амархан аккордод ордог. 5 дугаар утасны 2, 4 дугаар утасны 2 үрдээ ингэж болоо. За эхний тойрог маань интроны эхний тойрог маань юм болж байна. За эхнээс нь үзье. Хэрвээ чи надрууга
дахиад ля минор эхэлнэ. Ре мажор. Байс одоо соль мажор. Байс. За юм болж байна. За одоо эхнээс нь нийлүүлээд тоглоод үзье. Хэрвээ чи надруу За ерөөдөө аккордууд маань ля минор, ре мажор, си минор, ми минор, ля минор, ре мажор, соль мажор. За энэ төрөс маань ингээд дуусч байгаа. За одоо үүнийг арай жоохон гоё болгоод арпеж буюу таталтууд оруулаад тоглож үзье. Хэрвээ чи надруу За таталт маань амархан. Ля минор 5 3 2 3 1 3 2 3 ре мажор 4 3 2 3 1 3 2 3 си минор 5 3 2 3 1 3 2 3 ми минор 6 3 2 3 1 3 2 3 дахиад ля минор 5 3 2 3 1 3 2 3 ре мажор 4 3 2 3 1 3 2 3 одоо соль мажор. За соль мажортод 6 3 2 3 1 За ингээд дуусчихвол их гой сонсогдно. За одоо зарим хэсгийн таталтаа зарим хэсгэн дээр нь хаялттай бас тоглоод явж болно. За хийм байж болно. За одоо харин интроос бадгалгаа орохдоо нэг жижигхэн холбоос бүгдээр хийж сурыг. Энэ маань дууг маань илүү гоё уянгалаг тийм сонсголонтой болгож өгч байгаа зүйл холбоос зүйл. За энэ холбоос бүгдээр сурыг. Жинхэнэ дунд дээр бол ингэж холбоос хийдэггүй. Би зүгээр зохиогоод бас дуунуудыг хооронд бадаг тахилтуудыг холбож болдог юм шүү гэдгийг бас та бүхэнд зааж өгч байгаа. За бүгдээр сонсоо үзье. За энэ холбоос яаж хийж юм гэхээр 4-р утасны 4-р ладнаас 3-р лад руу 5-р лад руу гэлсэн. 4-р утасны 4-р ладнаас 5-р лад руу гэлсэн. Дараа нь 1-р утасны 5-р лад. Дараа нь 5-р ладнаас 7-р лад руу гэлсэн 3-р утасны. Тэгээд 1-р утасны 7-р лад. Дараа нь 7-р ладнаас буцаад 5-р лад руу гэлсэн 3-р утас. Ийм болж байна. За одоо үзье 4-р утасны 4-р ладнаас 5-р лад руу. 1-р утасны 5-р лад. Дараа нь 3-р утасны 5-р ладнаас 7-р лад руу гэлсанд 1-р утасны 7-р лад. Дараа нь 3-р утасны 7-р ладнаас 5-р лад руу ухраана. За ердөө дээ. За ингээд бүгдээрээ хон хамтлагийн алтан авч сэтгэл тоногч гэдэг энэ дууны одоо интро хэсгийг бүгдээрээ сурлаа. Одоо бүгдээрээ мэдээж интро хэсгийг сурсан чинь бадыг сурцгаая. За одоо сая бид нэр эхний хэсгээрээ эхний партаараа энэхүү дууныхаа интро хэсгийг сурсан. Одоо бүгдээрээ хамгийн гоё хэсэг болох бадгийн сурцгаая. За эхлээд би солгоо олгодоо гэсэн та бүхэндээ бас жоохон гайд хийгээд зөвлүүлж өгөөд нэг дуулж аялж өгье. Тэгээ би бол сайн дуулж чадахгүй та бүхэн бас надтай хамт дуулаад яваад үзээрэй гэж. За яваа.
За тэгэхээр Бадаг маань бас тийм хүн түнд аккордууд ашиглахгүй ганц барын аккорд ашиглаж байгаа. Тэгэхээр нөгөө анх гитар сурч байгаа залуучууд маань ерөнхийдөө болж өгвөл ийм баарэ гэж нэрлэдэг. Тийм бүтэн байралд орохгүй дуунууд зааж өгөөч гэж хэлдэг. Тэгэхээр яг тийм ганц ерөөсөө тийм орохгүй дуунууд гэж байна бол цөөхөн. Үнэн гэхдээ та бүхэн хүнд хэцүү юмс битгий халширч байгаараа түүний даваа гарчмад бусдууд нь бүгдээ амархан болох учраас бас битгий халшраарай гэж бас та бүхэн зүудмөр. За Бадаг маань эхний аккорд соль мажор. За ингэж хэлж соль мажор. За дараа нь C minor sepт аккорд. Бид нар C minor sepт аккордоо яг интро дээр бас сурсан байгаа. За ийм аккорд. За дахиад хийж үзье. За дараа нь ми минор. За үүний дараа ля минор сефт аккорд интро дээр гарч ирсэн. За дараа нь ре мажор. Соль мажор. За тэгээд холбоос юм. За дахиад ихнээс нь явж үзье. За хоёр тойрог маань бас эхний тойрогтой яг адилхан явна. Гэхдээ дундталд нь байгаа C minor гэдэг аккорд нь C major гэж өөрчлөгдөж түгээрэл өөр. За үзэгчд маань бас аккордуудаас чийж амжааг бол дахиад Бадгийн аккордууд эхнээс нь тоглоод үзье. Хамгийн ихний аккорд соль мажор. За бүгд та бүхэн яг Channel 11-р сувг дээр цугаад харуулсан яг одоо 440 Гц нэвтрүүлэг үзэж байгаа бол гэрч чинь ямар нэгэн байдлаар гитар байж байгаа бол тэр хөвгтөө хөвггүй хамаагүй. Яг миний барьж байгаа аккордуудыг бас дуурайлгаж бариад тоглоод хамтдаа тоглоход бас үзээрэй. Тэр хөвгтөө хөвгүүд нь хамаагүй. Хамаагүй бид гарандаа бас ив гэж байдаг. Ивэ болж сурахад бас нэг нийлүүлдэггүй. Хэрвээ та 440 Гц нэвтрүүлгийг анх удаа пөөх ийм гитар хийжэл гартын нэвтрүүлэг байдаг юм уу гэж үзэж байгаа бол яг дотооны бүргийн яг энэ өдрөө энэ цаг мөчтөө 440 Гц нэвтрүүлэг Channel 11-р сувг Univision-ийн 24-р сувгаар гарч байгаа шүү. За бүгдээрээ Бадгаа дахиад ихнээс нь тоглож үзье. Бадаг хэлж байна. Ми минор жоохон барина. Ля минор сефт. Ре мажор. Соль мажор. Дахиад хоёр тойрог явна. Бас соль мажор хэлсэн. Одоо аккорд маань өөр. C мажор. C major. За C major гэдэг аккордыг бид өмнөх хичээлүүдээр үзэж байгаагүй. Ингээд бид нар өнөөдөр ля minor sepт гэдэг аккорд, C minor sepт гэдэг аккорд, мөн 3 дахь шинэ аккорд маань C major гэдэг аккорд сурах гэж байна. За хоёрдугаар ладыг бүтэн дарна. Бүх утаснуудыг хоёрдугаар ладыг дарчин. За дараа нь дөрөвдүгээр хуруу, хоёрдугаар утасны дөрөвдүгээр лад, гуравдугаар хуруу, гуравдугаар утасны дөрөвдүгээр лад, хоёрдугаар хуруу, дөрөвдүгээр утасны дөрөвдүгээр лад. Одоо ерөнхийдөө бүх дөрөвдүгээр ладууд энэ хуруугаар дарчин гэсэн үг. 2 3 4 утасны. Тэгээд нэгдүгээр хуруугаараа хоёрдугаар ладыг бүтэнгийн бүгдийг дарчин. За, үнийг C major гэж нэрлэдэг. Ингэж урж байна. За, одоо дахиад Бадгийнхаа хоёр тойргийг тоглож үзье. За дараа нь ми минор. За одоо бүгдээрээ сурсан Бадгаа нийлүүлээд тоглож үзье. За та бүхэн бас үзэгчд маань надад бас хамт дуулаад яваарай. Яг л би такс болгоод олоо учраас намаасаа түрээрэй. Алтан авчаарай гэж эхлэн. Алтан авчаа.
Бадаг маань ингээд дуусч байгаа. За одоо бүгдээрээ сая аккордуудаа үзсэн аккордон дээрээ тактууд яаж тоглоод байгааг бүгдээрээ сурцгаая. За соль мажор. Ерөөсөө амархан. Соль мажор дээр 6 татаад 3 2 1 гэдэг агаас начин хэмжээнд 6 3 2 1. Тэний мэдээж хамаагүй гэж мэдээж соолж болохгүй. Уянгийн дуу учраас маш удаан араас нь татчих болно. C minor seventh accord яг татал маань адилхан. Гэтэ 5 дугаар цаас татчихна. 5 3 2 1. За дараа ми minor. За энэ юу гэдэг чимээг болгож тоглож байгаа ч өөрөөр. За яаж тоглож байгаа нэхлээр 6 3 2 1 2 3 гэж уцаа татна. 6 3 2 1 2 3. За дараа нь 4-р уруугаа 1-р утсаа 3-р ладан дээр тавьчихна. Тэгээ 1 2 3 2-р ладлаа шилжүүлээ. 1 2 3. Дараа нь хоос 1 2 3. За удаа 6 3 2 1 2 3 4-р урууг 1-р утсаа 3-р ладан дээр тавилаа. 1 2 3 2-р ладуудаа 1 2 3 авлаа. 1 2 3. За дараа нь ля минор seventh. За талтыхтэй ля миноос 4 3 2 1 2. Уучлаарай 5 5 3 2 1 2. За дараа нь ре мажор. За ре мажор дээр 4 3 2 1 2 3. За дараа нь дахиад сол мажор. 6 3 2 1 2 3. Нүгд аккорд нэрээ яг ингээд татаад тоглосон ч болно бүгдэн дээр нь. Хамгийн сүүлийн сол мажор дээр 6 3 2 1 2 3. За тийм холбоосоо хийчих. Тэгээд бадгийн маань 2 тойрог орно. Татлууд маань адилхан. За одоо C major гэдэг аккорд орно. Mi minor. За ингээд бадаг маань дуусч байгаа. За эхнээс нь бадгаас сурснуудаа бүгднийг баттгаад нэг тоглоод үзье. Та бүхэн яг Univision-ийн 24 дугаар сувд дээр channel 11-ийг үзэж байгаа бол надтай хамт сувдуулаарай. За одоо бүгдээрээ дахилтаа үзье. За дахилтаа тоглолт бас эдгээр аккордууд хооронд тоглолч нь бас хэцүү биш. Ерөнхийдөө энэ дуу маань тийм хүнд дуу бол биш. Их амархан дуу. Харин энэ дууг бүгдээрээ яг миний заасаар ингээд дагаад дуулаад тоглоод өгч юм бол бусад бас юм уянгийн дуунууд тоглоод энэ бас их гоё суур дуулж өгөх юм шүү. Тэгээ бүгдээр бас сайн хичээгээрэй гэж хэлмээр байна. За эхлээд бүгдээрээ дахилтаа дуулж үзье. Дахилт гэсэн маань юм байна. За дахилтад маань аккордны тойрог маань до мажор,
до мажор, цэвэр до мажор. C minor seventh. C minor seventh. За одоо бид нар цоо шинэ аккорд үзэж байна. За ягуунч бол яг шинэ биш л дээ. Position буюу байрлал нь өөрөөр ми минорыг барьж үзье. Ми минорыг аккорд бид нар энэ ч барьж мэднэ. Гэхдээ бас өөр газар дуугаж болдог. Гэтэ seventh-ээр дуугна. За яг C minor гэдэг аккордоо барьчихна. Хоёрдугаар ладыг бүтэн дарсан, хоёрдугаар утсны гуравдуулаад, дөрөвдүгээр утсны дөрөвдүгээр ладан дээр байгаа. Яг C minor гэсэн seventh аккордоо 1 2 3 4 5 5 ладаар дээшлүүлж чинь. Нэг өсөндөө 3 5 7 дугаар ладны хаалт дээр ирнэ. 1 2 3 4 5 6 7 дугаар ладны хаалт дээр ирж байгаа. Яг C minor гэдэг аккорд. Гэхдээ тэр маань 7 дугаар ладны хаалт дээр ирж байгаа. За дахилтын маань эхний 3 функц маань до мажор, C minor, Mi minor seventh. За дараа нь La minor. Дараа нь Re major. Тэгээд Sol major. За аккордууд маань бас тийм хүнд биш, хитэн аккорд хоорондоо сольж байгаа. Сайн бол дахилтын маань эхний тойргоо бүгдээрээ сурсан гэсэн үг, аккордуудаа мэдж авсан гэсэн үг. За одоо бүгдээрээ таталтаа тоглож үзье. За яаж туулж нэг ихтэй до мажор 6 3 2 1 2 3. Дараа нь C minor seventh 5 3 2 1 2 3. За дараа нь Mi minor seventh аккорд. За одоо бүгдээрээ гой фашлог тоол сурыг. Бас энэ фашлогууд бас юмд айгүй хэрэг болдог учраас бүгдээр нь фашлог сурыг. За C minor гэдэг аккордоо барьсан. За 5 бол 2 дугаар утсаа зэрэгдэнэ. Дараа нь 3 дутаад 5 дутна. 5 2-оор зэрэгдсэн. Дараа нь 3 5. Дараа нь 1-р утсаа дутна. 1-р утсаа дутчаад 4-р усул байгаа 4-р уруугаа 1-р утсаа 10-р лад руу 50-аад буцаад авчна. Ийм болж байна. За өнгөрсөн 7 оны хичээлээр бидээс тэрний өмнөх 7 оны хичээлээр аялгуу гэж нэг дуу сайхан аял сурсан байгаа. Яг түүн дээр манай энэ хүү фашлогийг биднээс сурсан байгаа. За яг түүнтэй мань адилхан. Ийм болж байна. За нийлээ үзье. 5 2 зэрэг 3 5 1-р утас татлаа фашлог 10-р лад руу фашлог. Дараа нь 2 3. Дараа нь 2-р утасны утсаа татаад бас мөн адилхан фашлог. 10-р ладны руу фашлог гэсэн үг. Ийм болж байна. Нийлүүлээ. 5 2 зэрэг татаад 3. Дараа нь 5 1-р утсаа татлаа фашлог 2-р утасны 10-р лад руу фашлог хийсний дараа 3-аар татаад 4-өөр татна. За дахиад маш удаан үзье. 5 2-оор зэрэг татлаа. 3-оор татлаа. 5 дуусах дахиж татлаа. 1-р утас татлаа. 10-р татлуу фашлог. 2-оор татлаа, 3-оор татлаа. 2-р утсыг дахиад татлаа. 10-р татлуу фашлог. 2-р утсаа 10-р татлуу фашлог гэсэн. Тэгээ 3 4. За сурсан 3 аккорд нийлээд тоож үзье. За үүний дараа La minor seventh аккорд. La minor seventh аккорд таталт ихтэй 5 3 2 1. 5 3 2 1 2 3. За дараа нь Re major. Re major. За тэгээд Sol major. Re major дээр 4 3 2 1 2 3. Тэгээд Sol major. За тэгээд нэг холбоос ээж. За ингээд дахилтайгаа бид нэр эхний тойргийг сурлаа. Дахилтайгаа эхний тойргийг. За дуудаагаа нийлүүлээд нэг тоглохгүй үзье.
За холбоосоо чинь. За одоо дахилтын маань хоёрт тойрог орж байна. Хоёрт тойрог. За ийм зүйл болж байна. За хоёрт тойрог маань до мажороос эхэлнэ. Дараа нь C minor sepт аккорд. Дараа ми минор. За одоо дараа нь бидний өмнөөс үзэж байгааг үзүүлэг үзэж энэ бол синкоп гэж нэрлэдэг. Ля минороос C минор дараа нь до мажор гэсэн аккордуудыг бид нар бас шинээр өөр байрлалд үзэж чинь. За ля минор гэдэг аккордыг яаж барих вэ? 5 дугаар ладын бүтэн дарна. 5 дугаар ладын 1-р уруу бүтэн дарна. За дараа нь 4-р уруу 5 дугаар урцын 7 дугаар ладан дээр, 3 дугаар уруу 5 дугаар урцын 7 дугаар ладан дээр. За дараа нь 4-р уруу 4-р урцны 7 дугаар ладан дээр. Дараа нь яг энэ аккордоо бүтэн тоон буюу 1 2 ладаар ахиулна. Дараа нь яг энэ аккордоо 1 ладаар дахиад ахиулчихна. Ийм болно. Гэхдээ одоо энэ хэрэглэхгүй хаа дунд хуруугаа 3 дугаар урцсан дээр тавьчихна. Яг энэ голд нь. За нэг юм хэсэг үзнэ. Долдугаар лад бүтэн дараад, аваачлаар 5 дугаар ладыг бүтэн дараад 5 дугаар утасны 7, 4 дугаар утасны 7. Дараа нь яг энэ аккордыг 1 2 ладаар ахиулчихна. Дараа нь яг энэ аккордыг дахиад 1 ладаар ахиулна. Тэгээд дунд хуруугаа голдон тавьчихна. За бидний үзэх хүнд хэсгийг та бүхэн сайн зааж өглөө. За одоо яг энэ маань яг хаана ороод байна вэ гэдэг бүгдээрээ бас их хараад сайн тогтоож аваарай. За дахилтайгаа 2 дугаар тойрог маань жоохон сурахад яригтай. За одоо зөвхөн 2 дугаар тойрогоо би та бүхэнд тоож үзүүлье. Дахилтын маань 2 дугаар тойрог гэсэн үг. За ийм хэсэг орнод байгаа. За одоо яг жинхэнэ дуунах хэмжээнд тоож үзье. Ре мажор. Соль мажор. За одоо бүгдээ яг өмнөд удаан тоглож үзье. 5 3 2 1 2 3 C minor, C minor, sepт аккорд 5 3 2 1 2 3. За одоо дараа ми минорын sepт аккорд. За энэ зөвхөн та болон 2 дугаар зэрэг татчихна. За хэмжээ 1 2 гээд хагас гişиндээ норж ирсэн. За ийм хэсгийг бүгдээрээ тоож сурах хэрэгтэй. За ингээд бид нар өнөөдөр бүгдээрээ хон хамтлагийн алтан хавчаар гэдэг нэрээр бас хүмүүсийн аягүй сайн мэддэг бүгдээр сурч байгаа. За ингээд дахилтаа бүгдээрээ сурлаа. Одоо харин дахилтаа эхнээс нь ахуулаад нийслэнүүдээ бүгднийг нийлүүлээд тоглож үзье. За яваа бүгдээрээ дуулаад яваарай.
За одоо 2 дугаар бадаг болон 2 дахь ахилтыг цохилтоор тоглож үзье. За бадаг ахилтаар тоглож үзье. Аккордууд маань яг хэвээр байгаа. Бадаг маань. За цохилтоо яаж хийж өгнө гэхээр цохилт маань маш амархан. За ийм цохилт байгаа. За удаан тоглоод үзье. Доошоо, дээш доошоо. Доошоо, дээш доошоо. Доошоо, дээш доошоо. За тэгээд дээш доошоо дээш. Доошоо, дээш доошоо, дээш доошоо дээш. Доошоо дээш тэгээ хамгийн сүүлд нь доошоотой. Доошоо, дээш доошоо, дээш доошоо, дээш доошоо. Доошоо, дээш доошоо, дээш доошоо, дээш доошоо. Удаан. Доошоо, дээш доошоо, дээш доошоо, дээш доошоо. За одоо бүгд аккордыг тоглож үзье. Соль, си минор, ми минор гэдэг юм. За өндөр бадгаас нэг өмнөх бадгаас нэг өөр нь соль болон ре мажор хоёр аккордыг хооронд нь хувааж тоглож байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр соль мажор доошоо, дээш доошоо. За ре мажор боллоо дээш доошоо, дээш доошоо. Аккордоо цохилтоо доошоо, дээш доошоо, дээш доошоо, дээш доошоо гэдэг аккордод хоёр хуваачин гэсэн. Ийм болж ирсэн. Соль мажор, ре мажор, дээш доошоо, дээш доошоо. За одоо бадгаа цохилтоо нийлүүлээд тоглож үзье. Бадаг маань юм чинь хоёр дахь бадаг маань гэсэн үг. Хоёр дахь бадаг цохилттой дуулж үзчихэ. За одоо дахилт маань мөн адил яг саяныхаа цохилттой тоглоочно. За дахилтын маань хоёр төр мөн арай өөр болно. Фа мажор, си минор, се, ми минор. Дараа ми минор дээр. За яг энэ ми минорыг навтаж бас тоглохгүй зэрэг. та гэж орж та үнийг синкоп гэж нэрлэдэг байгаа.
уучлаарай. Ля си до. За дахиад ямар хоёр тойрог гэсэн үг дахиад явуулж үзье. Хоёр тойрогоос нь бүтэн. За ингээ бүгдээрээ сурсан 1-р бадаг, 2-р бадаг уучлаарай 1-р бадаг дахилт 2-р бадаг дахилт гэж нийлүүлж тоож үзье. 1-р бадаг маань дандаа таталтай 1-р бадаг дахилт маань бас таталтаар 2-р бадаг маань цохилтоор дахилт мөн цохилтоор гэсэн үг. За ингээд нийлүүлээд тоож үзье. Би жоохон аялж өгөн та бүхэн бас дуулаад үзээрэй. За 1 2 3 и За ингээд өнөөдөр 440 ГГц нэвтрүүлэг маань та бүхэндээ хон хамтлагийн алтан хавчаар хэмээх дуу зааж өглөө. Тэгээд энэхүү дуу сурснаар бид нэр синкоп гэдэг зүйлийг мэдж авлаа. Мөн шинээр ля минор севт, си минор севт, ми минор севт гэсэн гурван шинэ аккорд үзлээ. Мөн ля минорыг бари аккордоор хаана барьж болох уу? Мөн си минор гэдэг аккордыг бас хаана барьж болох уу? До мажорыг бас хаана барьж болох уу гэж бас нэлээд олон шинэ зүйлүүдийг ганцхан дуу сурснараа бид нар бас илүү их мэдж авлаа. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд та бүхнээс нэг хүсэх зүйл байна. Энэ бол би дуугаа эхнээс нь тоглож болно. Би ерөөсөө аялахгүй. Харин та бүхэн надтай бас хамт надаа урам хайрлаад Channel 11-ийн энэхүү нэвтрүүлгийг бэлдэж суугаа маш олон залуучууд яг энэ нэвтрүүлгийн анхлт миний хойдолд асаалттай танхнууд зогсож идэг. Энэ хүмүүс өөрөөр бас надтай хамт дуулаарай гэж та бүхнээсээ уриалмаар байна. За ингээд 440 ГГц нэвтрүүлэг маань маш олон хүмүүс таалагддаг. Маш олон хүмүүсийн санал хүсэлтийг авдаг. Маш олон хүмүүс үздэг учраас та бүхэнд сурахыг хүссэн дуу, сурахыг хүссэн ай байх юм бол манай Channel 11-ийн пэйж болон DJL гитар сургалтын төвийн пэйжүүдээр мөн бидэнд лөө санал хүсэлтээ явуулаарай. Мөн 440 ГГц нэвтрүүлгийн тусдаа бас пэйж ч байгаа. Тэгээ маш олон пэйжүүд ажиллаж байгаа учраас та бүхэн аль нь ч очиод манай нэвтрүүлэг лөө санал хүсэлтээ бичээрэй. Бас алдаа оноо байгаа бол бас түүнийг шүүмжилж болно. Тэгээд бас их битгий шүүмжлээрэй гэх юм бол сэтгэлээр гомч шүү. Тийм учраас та бүхэн сурахыг хүссэн дуу, сурахыг хүссэн аянуудаа манай пэйжүүд лөө чат бичиж илгээж болно. Тэгээд 7 хоногийн бүрийнхаа яг энэ өдрийн яг энэ цаг минутанда та бүхэн 440 ГГц нэвтрүүлгийг Univision 24-р сувгаар авч үзээрэй. Бусад DDS янз бүрийн бүх сувгуудаар Channel 11-р сувг маань гарч байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За ингээд нэвтрүүлгийн төгсөлд бүгдээрээ сурсан шинэ дуугаа хамтдаа дуулж үзье.
2 дугаар